нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нийслэлийн ардс намын дарга Монгол улсын Баатар Эрдэнийн Батууд. Тэгэхээр одоо 2030 онд Улаанбаатар ямар болох вэ гэдгийг би та нарт танилцуулъя. Энэ бол миний одоо та бүхэн танилцуулж байгаа лекц маань танилцуулах юм маань хамгийн одоо урам зориг бадралсан тийм зүйл байх болно гэдгийг би хэлмээр байна. За энэ метро бас бид нэр барьж байгуулахаар зургийг хийж байна. Үнэн шүү. Метроны ажил бол үндсэндээ одоо таацаа судалгаа хумигдээд босч байна. Бид нэр сая 3 сард нөгөө олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган дээр бол энэ JICA-гийн инженеруудын хийсэн судалгааг өөрсдөө нь танилцуулах хийсэн шүү дээ. За саяхан ч тэд нэр бол бас сурвалжлага, ярилцлага мэдээллийг Улаанбаатарт өгч байгаа. Энэ метрог одоо энэ 3 сард үндсэндээ судалгаа нь дуусна. Энэ жил багтаагаад засгийн газарт бол энэ метроны таацаа судалгаагаа танилцуулаад тэгээд засгийн газараа дамжуулж он гарангууд улсын хурлд бол танилцуулна гэж тооцоолж байгаа. Тэгээд 2 жилийн дотор бол энэ санхүүжилтээ босгоё. Тэгээд тэр метро маань бол нөгөө нэг хэсэг газараа ил явна. Тэгээд одоо энэ чапрогоос офицеруудын орд хүртэл бол газар доогуур явна. Тэгээд 104 замаас ил гараад одоо энэ ил гарч байгаа хэсэг нь хүртэл юм гоё. Одоо тэр метродынхаа төв станц дээр бол одоо тийм усан аквариумтай байна гэж. За бид одоо зам тээврийн сүлжээгээ эрх хавраас өргөтгөн энэ нөгөө олон замын огтлцол уулзууруудыг шинээр барина. За бүгд найрамд хятад туслын засгийн газрын хөнгөлтэй зээл тусламжаар эрхчил ихэд ойрын үед бол бид 6-аг барихаар төлөвлөж байгаа очроо та тийм ээ. Давхар замыг бол бид олон жил ярьсан эхнээсээ эхэлж байна. Тэгэхээр энэ ажил бол одоо мөрөөдөл биш ээ, бодит одоо зураг биш ээ. Энэ бол одоо бодиттой ажиллаа. Тэгээд анхны томоохон ажлыг бол Японы засгийн газрын санхүүжилтээр хийжлээ шүү дээ. Одоо удахгүй нээх гэж байна. 6-аг барихаар ингэж төлөвлөж байгаа гэдгийг хэлмээр байна. Улаанбаатар хотод 14 давхар зам хийх ёстой шүү дээ. Тэгэхээр энэнийхээ дөнгөж эхнийхээ л бид нар ажилд оруулж байна. Эх 4 жилд бол энэ ажил бол өөрсдөө хийгдэх нь. Цаашдаа инженерийн бүтцээ бол ийм хонглын системээр барина гэж байгаа. Хонгол одоо бий болгоод тэнд нь бол шугам сүлжээгээ нэгтгээд тэгээд удирдлага нэгдсэн систем шилжүүлээд ингээд явж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын хувьд бол энэ хонглынхаа системийг дэдвүцийн шугам сүлжээний хүрээнд шийдвэрлэн нэг талаас нөгөө талаас бол бас хотын аюулгүй байдлын хүрээнд энэ бол асар ач холбогдолтой шүү дээ. Одоо зүгээр дундуур нь яваад одоо сайхан засаал явчихсан. Тэгээд хүнсний хорийн ард тавд бол бид нар тэр хавийн орон сууцны хорооллыг хонглын системд шилжүүлсэн. Энэ болж байна. Монголчууд чадчихын зураг төслийг хийж байна. Монгол инженерүүд хийчихэж байна. Эргээд гэр хорооллын дэд үцгийг татхад яг энэ одоо шийдэл шүү гэдгийг бол бид нар зураг төслийн байгууллагуудад бол танилцуулж тэгээд тэд нэр хийж байгаа энэ зураг төслийн байгууллагууд гэр хорооллын дахин төлөвлөлтийн иргэдийн оролцоотой энэ орон сууцчлах хөтөлбөрийг бол яг л энэ систем шийдэх зүйтэй гэдгийг бол харуулсан байна. За манай зураг төслийнхэн суугаал энийг хийж байгаа шүү дээ. Хүн амын маань одоо 60% амьдарч байгаа гэр хороолол иргэдийн оролцоотой төлөвлөлтөөр цаашаа одоо хэрэгжих ёстой. За ийм гэр хороолол маань ийм болно. Та нар хардаа энийг төр зогсоочороо. Цаана сэлв бол урсж байна. Манай одоо 7 буудал янзын байгаа үстэй ойтойгоо, сэлвголтойгоо хот метротой болно. Хот орон сууцныхаа хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ. Хот тээврийн салбар шинжилгээ, замын салбарт бол шинжилгээ, эрүүл мэндийн салбар шинжилгээ, боловсролын салбарт бол шинжилгээ нэ. Энэ хийж байгаа ажлууд бол үргэлжлэж бодиттой үр дүнтэй хүрэх юм аа. Яг гэхдээ бид нар ярьдаг хүмүүс биш ээ. Бид нар бол ажил хийдэг хүмүүс. Бидэнд бол улс төр өрөөсөө шаардлага байхгүй. Иргэдийн дэмжлэг харин бидэнд их чухлаа. Бид ерөөсөө иргэдтэйгээ л ажилтдаг юм л хүмүүс. Би энэ гашрыг ашиглаад нийслэлчүүдтэй, ялангуяа залуучуудтай дүүргийн сонгуульд идэвхтэй ороорой. Сонгуульд идэвхтэй ороорой. Энэ мөрөөдлийг биелүүлэхийн тулд очиод зүгээр л сандаал өгч. Тэгэхээр энэ ажил бол одоо мөрөөдөл биш ээ, бодит одоо зураг биш ээ. Энэ бол одоо бодиттой ажиллаа. Энэ мөрөөдлийг биелүүлэхийн тулд очиод зүгээр л сандаал өгч. Улс төрчид бол сайхан зүйл ярьдаг, яаж хийхээ бол ярьдаг. Яаж хэрэгжүүлэхээ ярьдаг. Тэгээд хэрэгжихгүй бол хариуцлага бол өөртөө. Баярлалаа.
Улс төрчид бол юм хийдэг юм аа. Хотлоо ярьдаг юм аа. Хариуцлагагүй байдаг юм аа. Ярьж байгаа юм өөрөө ойлгохгүй байхгүй. Тэгээд орхиод хаяа явчихдаг, хариуцлага хүлээдэг. Ийм л дүр зураг бол биднэрт харагдаад байгаа. Ер нь мэргэжлэрээ олон жил ажилласан, доктор шууршилтай ажилласан хүмүүсийг улс төрчид ирж ил бужигнуулдаг. Улс төрчид ирж ил ажил алдагдуулдаг. Тийм учраас тэдний оролцоо ерөөсөө бага байх хэрэгтэй.